өглөөний мэнд үлгий орох гээд үлгийгийн үүдэнд барай ирж байна. Одоо ийш явал орлоо. Яг буцаад засмал замдаа гарах гээд. Тэгээ бид чи үлгий рүү одоо л орох гэж байгаа шүү дээ. Анхнаас үлгий орж ирээгүй. Сүүлийн 10 хоног бид нэр дан шорон зам уул хатан дэвэр басраад байна тест. Тэгээ одоо үлгий рүү орох гэж байна. За үлгий хот болох дээр юм ингээ харагдаж байна. Ингээд засмал замтайгаа хийх гэж байна. За одоо яа гинэ? Одоо сая нөгөө нэг шууд өглөө осоо тэр шигтээ үлгээд очиж цай уuna гэж бодцоо. Ямар ч нэг гоё өглөөний цай л олж байгаа юм шиг байна шүү дээ. За тэгээ. Аха. Тэгэхдээ бидний ажил дуусаагүй. Өнөөдөртөө ухс руу гарна тий. Тий, ингээд ер нь бол одоо өнөөдөр энэ Баян үлгийн энэ хотоор дайраад цаашаа Увс аймаг руу орж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ Увс аймгийн бас боломжоор бас юу яана ганц хоёр газруудыг нүжиж харна тий. Тэгээ мэдээж Хяргас нууран дээр очино. Тэрийг бас хүлээж байгаа. Яг өмнө нь явж исэн. Тэгээд ер нь айгүй гоё идэг шүү дээ. Тэгэхээр ямар ч Хяргастаар очиж нэг хоног амрыг гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө Увсаар ингэж яваад манай аялал маань ерөнхийдөө одоогийн байдлаар бол 70% явж байгаа гэж бодож байгаа. 70-80%. Тэгэхээр үлдсэн 20-30 бол Увс аймаг болон буцах замдаа л аяллаа маршрут явж таарна да. За тийм байна. За тэгээд үлгий дээр уулзъя. Окей. Баян үлгийн аймгийн аялал үргэлжлэлээр өнөөдөр Үлгийн хотын зайсан толгой дээрээс бид хэд мэдчилж байна. За тэгээд бид хэдийг Баян үлгийн аймагт бол маш гоё халуун дотноор хүлээж авсан Сапарбек найз болон түүний ээж гэр бүлийнхэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр. Учир нь гэвэл бид хэдийг казак үндэстний өв соёл аж ахуйтай танилцуулсан. Дээрээс нь бид хэд бүр казак хорин хүртэл үзээд амьдсан. Тэгэхээр энэ бүх маш гоё туршлагыг бид хэдэнд үлдээж чадсан та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд ачид нуурын ирэг дээрээс хөдөлснөөр Баян үлгийн аймаг бабай. Баян үлгийн одоогийн дэв шүү дээ. Баян үлгийн аймагт Бачнуун Баян үлгийн аймагт байгаа. Ийшээ харах юм бол Увс. Ийшээ Баян үлгийн. Мөхөм өчнө. Яаж хэнийг дөрөж? It's been raining for days now, been running like a child. Can't feel the cold. Well, I'm lost here with you, lost in the woods, lost as I should. Secrets till I'm falling madly. You'll catch me right. I'll be alright. It's all that matters really, as long as you'll be as crazy.
Now when I'm looking back, I was hopelessly hoping for you to pull me back somewhere I don't belong without goodbyes. Made up my mind. It's all that matters really is, as long as you stays crazy. Shadows will guide us where we've never been before. Run so I act like no one knows me, while backing with my eyelids closed. Yeah, my fault and I think I like it out of this hole. Run so I act like no one knows me, while backing with my eyelids closed. Nothing that I change about this moment forevermore. Чиглэл өөрчлөгдсөн. Юу вэ? Уус мовс гэсэн ч одоо зовхны идэр сум дээр ирсэн явчихдаг. Идэр сумын үзэсгэлэнт газрууд мадруудыг чинжиж сурсан шигээ. Би энэ таврыг харсан юм байна. Энэ эдрийн нуур нь энэ аахгүй. Бид энэ ч одоо очих нь аахгүй. Эндээс гараад цагаан нуурлууд нь ингэж явах байна. Ингэж явж байхдаа ийшин садаад явчихээр энэ хөрхөө байгаа юм байна. Ахилтын хөрхөө нэ. Юуны өрхөө? Ахилтын хөрхөө. Хачигнэ. Эдрийн нэг одоо ногоон нуур, эдрийн ногоон нуур. Хүрхрээг яах юм? Хүрхрээг яах юм? Тэгж яшин үзэн шүү дээ. Үзэн. Эдрийн ногоон нуур. Яанд. Үсийн артаа. Тэгвэл яг яанд. Танаас гараа уйл та. I get the feeling it's a good night. It's so bright. За өглөө нэмэнд телепорт хийсэн. Ерөнхийдөө баг үүрэг нураас наашаа баг телепорт хийчлээ тий. Штэ. За тэгээ юу болсон талаар яриарай. Үлгийн хотоос гараад үүрэг нуур орлоо. Ногоон нуур. Болоог байна ногоон нуур дээр. Одоо бол яг ногоон нуур дээр ирсэн байгаа. Тэр хүртэл юу болсон бэ гэхээр үлгийгээс гараад үүрэг нуур орлоо. За үүрэг нуур дээр шүнжэнгөө салхитай тий. Өглөө нь босоод салхитай. Маш их салхитай юм лээ. Тэгээ өдөр хүртэл харлаа гайг болох юм болоо гэж бодоод ерөөсөө салхины амлахгүй. Тэгээ бидэд ерөөхдөө бол улаан гомоор дараад хяргас нуурыг ер нь нэг 5 жилийн өмнө бидэд явж үзчихсэн. Тэгээ тэрийг бас айгүй гоё юм үзэмжтэй байдаг болохоор тэнд очиж айгүй гоё зураг мураг авахгүйл ингээл амар өндөр сэтгэлтэйгээр хяргас нуур руу явсан. За гівч ямар байсан? Хогтой. Бидний хэд нөгөө буцаацсан увсад бол их юм үзэх төлөвлөгөө бас гаргаагүй. Тэгээ бас зарим нэг юмудаа ч хаяад нэлээд буцах замдаа илүү шуурх харах
санаатай тий. Тэгээ ямар ч ярах стер очиж нэг 2 хонцоо тэгээ чайшлаа гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч амар хогтой байлаа тий. Хиргас нуурын ерөөсөө хиргас нуурын дээр байсан зүйл нь хүм, машин, хог гэсэн 3 зүйл л байлаа. Тэгээ олон жилийн өмнө очиж явах үед байсан үе. Тэгээ тэр үед ч гэсэн бид нар өөрсдөө наадмын өмнө аялж исэн байлаа. Тэгээд тэгэхэд бол бас үлдсэн дурсам ч гэх юм уу тий. Илүү гоё газар, илүү гоё цэвэрхэн ч байсан. Тэгэл орчин тэгээд ер нь хүн багтаач байж таарсан. Тэгээд шал өөр төсөөлтөөр очсон чинь нэлээд жоохон тийм онцгой агаад. За тэгээд дээрэс нь увсад бол яг угаасаа усын болж ийн, дээрэс нь сундуудын болж ийн. Ер нь хүн бол маш их байлаа. Дээрэс нь салхи шуурга ихтэй байлаа тэнд. Энд ч гэсэн салхилал энэ л та гэхдээ. Хиргас ч ер нь салхи ихтэйгээр алдартай шүү дээ тий. Тэгээ салхинд явах болно гэдээ утсан чинь. За яг хүн ч гэсэндээ одоо нэгэн тал угаасаа хүмүүс наадмын дараа өдрүүдтэй таарсан юм чи хүн ихтэй байхыг бол хүлээлттэй л байсан л та. Гэтэ тийм их хогтой байна гэж юусоо төсөөлөөгүй. Тэгээ яг тэр байдал нь уул нь бид чинь нэлээд орой очсон. Хиргас нууран дээр тий. 8-ийн үед баг нар шингэхдээ алдад орцсон. Тэгээ ерөнхийдөө бол нэм орой шөнөөр хөвчлэн замд бол явдаггүй. Гэхдээ яг тэр байдлыг хараад үнэхээр тэнд баймааргүй байсан учраас шууд буцаад гарсан шүү дээ. Тэгээд монголчуудаа гоё цэвэрхэн аялья тий. Яг тэр бол яг дахиад нэг өөр өдрийн сэдв байх. За өнөөдөр бол бид нар завхны ногоон нууран дээр ирсэн байна. Мэддэг хүмүүс нь мэддэг бах. Бид нар өмнө бас завхнаар аялж явах хугацаанд бас энэгээр ирнэ гэд ирж амжаагүй. Гэхдээ завхнаараас бид нар бас их аялж үзэж аваагүй. Тэгээд ногоон нууран дээр ирсэн сайхан байна. За ойрд бол яг ийм гоё зүлийн ногоо тэгшэрсэн газраар бас яваагүй байсан байна. Говь алтай, ховд, баян үл хийгээд 3 аймаг маань гуруулаа ерөөхдөө тий жоохон гамдуу байлаа. За яг завхан руу орж ирээд маш гоё ногоон байгаа нь маш гоё сэтгэл тэнийж ирж байна. За тэгээд эндээ бол энэ орчмоо үзэн ногоон нуураа үзэн ийшээ цагаан нуур гэж байгаа цаашлаад бас хүрхрээ байгаа тий. За энэ газруудаа үзчихэд 2 хоног амарчаад тэгэл ерөнхийдөө манай аялал дуусч ийн буцаж ийн. Яг замаараа бас дахиад нэг газар ороод гарна. Уг нь санаа нь бол бас баруун аймагуд гэдэг дээр яг увсыг оруулаад аяллах нэг хэсэг болохоор бодож байсан боловч увсад маань бас их crowded тий маш хүнтэй байна. Нэг цаг хугацааны хувьд нэг таарсангүй л дээ тийм аймгийнх нь ой мой болоод хүмүүс ихтэй яг тийм байдал нь таарад. Яг нэг тэр хүмүүс очсны буруу биш л тий. Бидний зорилгод бол нийцэхгүй. Бидний өөрсдөө жоохон амар тайван аялал ингээ гэр бүл юу хийгээд явхад биднэрт нөгөө нэг ой гэдэгт нь оролцох тийм юу зорилго байгаагүй учраас тэндээс за тэр ойгоо тэмдэглээ байж байгаа хүмүүс сайхан байж хаад бид тэр дунд нь тоон дотор үсэг яваад явах хэрэгтэй тий. Тэгээд гараад ирлээ. Тэгээ шууд завхан руу тий. Тийм тэгээ завхан руу ороод ирсэн. За одоо тэгээ завхан дээр 2 хонцоо тэгээд буцаал замдаа 1 хоног тэгэл аялал дууслаа да. Өнөөдөр гэхдээ яг аяллаа бас сонирхолтой юмныг дуршиж үзнэ гэж аяллаа турш бодож явсаар гад ирчихсэн энд нэг сонин юм талах хийж үзнэ. Одоо нэр юу идэж байгаа вэ? Одоо энд яг нөгөө нутгийн брэндүүд дээ шүү дээ тий. За энэ бол яг казак үндэстний талах байгаа тий. За энэ бол увс үнсний хар талах байна. За увс үнсний хар талах дээр энэ яг казак хөдөө айлаас авсан. Ерөнхийдөө бидний хувьд бол масл гэх юм уу гэхдээ гар аргаар боловсруулсан сарлагын тосноос гаргаж авсан тийм зүйл байгаа даа тий. Гэхдээ яг масл гэж хэлдэггүй л хальтаа. Нэршлийн хувьд бол за дээр нь цэцгийн тослын. За дээр нь мэдээж бид увсаар улаангомоор дайрсан учраас увс үнсийн чанамал идэж байна. За тэгээд энэ хослолууд бол маш гоё байна тий. Маш гоё дээ. Тэгээд баяулгийн увс тэгээ одоо завхны гоё гол идэр гол ирэг дээр тий. Тий. Янзын ногоон нуур чинь идэр гол их гэж яваад байгаа юм шиг байлаа шүү дээ. Тэгээ идэр гол бүрийн дээр сурчлаа л та. Яг идэр гол дээр нь бол цутгаад ингэ. Тэгээд бас яг
Мэддэг хүмүүс мэдж байгаа бас завхны бас их гоё нууц газар хүн болгон ирээд байдаггүй тийм газруудын нэг юм байна. Гэхдээ л бас олон хүнтэй байна. Яг ингээл толгодуудын цаагаар хүмүүс зөндөө байна. Бас үүнээс илүү их олон хүн бити ирээсэ гэж бас бодмоо санагдмаар ийм гоё газар байна. Ирэхээр нөгөө хэрэгс нуур шиг муухай болгочих вэ гэж санаа зовмоор тий. Тийм санагдаж байна. За тэгээд өглөөний цайгаа уучаад цөмөрөө Нэвтэ танилцээ тий. Тийм нэвтайгаа танилцсан явж үзэн гоё юмнууд төлөвлөсөн байгаа. Амар нь ер нь бол өнөө маргааш өдөр бол ерөөд амралтын өдрүүд сайхан амарч байгаа тэгээд буцсан да. Маргааш бас энд онох юм уу? За. Тэгээд мэдээж кофе гоё. The city's shining from the street lights. So let's live it up, pick it up, just call me up. Say anything and I'm done. We just look at fire and we'll just pick it up, don't wanna stop. We'll keep it going all night. Yeah. 'Cause I have on to dance in the rain. Yeah, I'm tripping on a feeling that ain't going away. I need you right next to me. Take the records to the ceiling, close your eyes and just play. And now we sway. We just sway. And now we sway. We just sway. Don't stop now. We're like the riddle in the sky. За өнөөдөр нэг сонирхолтой юм хийж үзгээд flatbread шууд ил гал дээр галын цогон дээр талах нэг төрлийн талах хийж үзгээд. За энэхүү жорыг болох дээр Outdoor Boys гэдэг YouTube-ээс сурч авсан ч юм уу тэр хүний хийж байгаа хоолыг хараад маш сонирхолтой гоё санагдаад хийж үзэх юмсан гэж их удаан бодож явж байгаа. Одоо хийж байгаа. Маш энгийн зүгээр л гурил за тийм эсгэгч эсэн чихэр давс за тийм мэдээж ус гэсэн орцноос бүрддэг ийм байгаа. За тэгээд дээр нь өөрийнх нь бас нэг жорын одоо цэцгийн тостой зүгийн балаар бас амтлаад иддэг. За тэгээд Outdoor Boys-ыг бол мэддэг хүмүүс нь мэдэх бах. Ер нь бол аялал тэр дундаа яг Аляскад төвтэй Аляскад амьдардаг хүмүүс болохоор Аляскийн эрс тис хүүтэнд яаж амьд гарах талаар видеонууд бэлтгэдэг. Шууд цаасан дээр гал түлээд ямар ч майхан шокгүйгээр амьдрах гэдэг ч юм уу те. Гэхдээ тэр хүний бас видеоны гол онцлог гоё юмнуудын нэг нь болохоор ялчгүй хоол байдаг. Тэгээд тэдний нэг нь бол яг ийм талах байна. За тэгээд шууд нэг хоол юм ярихгүйгээр аль хэдийн хоол юм ярьсан ч гэсэн хоолндоо орё те. Хоолж яваад алхандаа орё. Дахны гурдыг амарч явах хооронд энэ ч гал асаач. Хөдөө аялж байгаа хүмүүс бол нэг иймэрхүү гал өдөөгчтэй бол ер нь явчих ирлэх зүгээр юм билээ шүү. Үүлж гисэн. Ер нь өвөл зөнгөө гал асаана гэж зовхон байхгүй. Нэг худлаа баялагтаал байх шаардлагатай. Гол нь одоо эн чинь гал түлээд мод нь асаад шатаад яг улаан цог үүсгээр нь тэрэн дээр нь талхаа хийх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо гяс галаа бас яах бэлт хэрэгтэй. За галаад асаацсан тэгээд гурлаа амрааж байгаа цогштол нь энд бас нэг өөр юм бэлтэх гэдэг байгаа нь. За ерөөдөө манай нөгөө аяллаа маань махнууд маш шувтарсаар байгаад татсан махтаа үлдсэн. Тэгээд татсан махаараа тэгтээ бас шурлаг хийх гээд нэг юм татсан махтай юм шаардлагууд өгдөг штеп модонд байцсан. Ийм юм хийх гэдэг чи бэлтэж байна. Давхар бэлтэж нэг нь галт үлснэх те. За энийг бол зүгээр маш гоё ингийн зүгээр давс сермс яас хорчоо. Тэгээ перц. Тэгэхээр бид нэ 5 минут байж. Gue ini хийхгүй.
Гол нь нөгөө шорлог хийх гэж байгаа хий гэсэн санаа нь бол зүгээр яг ил гал дээр шорлож шарсан мах тий. Тэр өөрөө гоё юмтай. Тэгээд биднэрт байсан нь татсан мах учраас ингээд шорондоо ороод тэгж шорлож идэх гэдэггүй. Ийм хүү байдлаар. Их том биш. Гэж идэх санаа байна. Түрүүний далхны маань хамгийн гол хэсэг бол бас яг Хааны Баатар гэдэг нэг орц байгаа. Тэрний ямар учиртай юм бэ гэхээр зүгийн балан дээр цэцгийн тос тэгээд их гоё амттай болгоод байгаа. Зүгээр зүгийн тос чи их өтгөн болж шít тээ. Янгот дээр нь тос хийгээд зөвлөж байгаа байхгүй. Тэрийг хийх гэдэг. Юугаа цэцгийн тосоо хайлуулсан. Одоо тэгэл энийг шууд зүгийн балан дээр хийгээд зэг харцаг нь ямар харцаг хийх байсан мэдэхгүй байна. Ямар ч нэг иймэрхүү болгочлоо. Дахиад жоохон цэцгийн тос нэмсэн. Одоо тэгээд утгаад одоо нэг яг ийм болж байна. Ийм шиг. За одоо энийгээ тэгэл талхан дээр хийгээд идэв штэ. Нөгөө зүгийн балчин бол дангаар бол өтгөн байдаг штэ. Тэрийг шингэлчихэж байгаа. Тэгээ бас нөгөө масл шиг гоё тосрохоогүй болоод талхтаа масл идэж байгаа юм шиг. Зүгийн балтаа юу гэдэг чинь те. Яг өнөө Хааны Баатар. За Outdoor Boys-ийн ийм нэг орцыг туршиж үзэх нэ өнөөдөр. Энийг ингэсгээд юм түр таглаж тийм үү. За энэ гал маань бас жоохон цог муутай л байгаадах юм. Тэгтээ ирэхэд санаа нь бол байна тий. За тэгээд гурил маань бол бүрсдэхөөгд янз юм болсон. Амар том болсон. Тэгээд flatbread гэдэг аа ингэж хийгээд байгаа. Ингэж сонгож татчихад. Ингэж сонгож татчихаа. Тэгээ шууд улаан цогон дээр зүг шууд тавьдаг хог. Уг нь л гал асахгүй энэ салхилангууд гал асчаад байна л та. Гал асахгүй яг улаан цогон дээр л тавих хэрэгтэй байдаг. Outdoor Boys-ийн хэлсэн. Харита. Гоё болж юм шүү. Нөгөө гал асаад байгаа болох тэр ингээд түлээд юм л та. За эхний энэ бол их хайтайхан болж энэ зэгтээ жоохон түлээд гал нь унтрахгүй. Салхилангууд гал асаад түлчээд байна. Цогон дээр ингэ хийх хэрэгтэй. За манай энэ ихний хориг болж байна. Арай болоог юм шиг байна. Миний бодсноос бас чаар өөр юм шүү. Нэг хийх арга нь бол Батсан дээр ингэ том байсан. Санаа ерөөхдөө бол болоод байна тий. Нэг юм нь манай цог жоохон бас яг дутагдaltaй байна. Би энэ шал дэмий юм тулганд хийсэн юм шиг байна. Шууд баг газар ингээд хийцэн бол бараг илүү амар байх гэсэн юм шиг байна. Гэхдээ ерөөхдөө санаа нь бол болж байна. Ингээ үзэх юм бол нилээ гоё сэвсгэр юу болцсон юм шиг санагдаад байна. Ялангуяа энэ гур эхний хоёр бодлол жоохон гал нь арай ихтэй гаднаатлаа итерхэд түлээд татгшоогоос жоохон дутуу болсон байж магадгүй. Энэ гурав бол янз юм болж байна. За тэгээ бас нэг арга нь болох тэрэ манер болох тэрэ зүгээр шууд энэ гал
дараагийнхын цог нүрсэн тий. Тэр нь доогон шууд булаад хийсэн. Тэгэхээр гадна тал нь битүү ингэж нүрс болонгуудаа дотор талдаа яг гой битүү гой талх болоодсэн. Хоёр аргаар хийгээдснийх нь дээр нь тавьдаг flat bread хөлбрийг нь бол туршиж үзлээ. Тэгээ ерөөхдөө анх тавьсан нөгөө юугаа бодох юм бол тий илүү ийм бондгоор одоо хөөж ирсэн баг нь бол харагдаж байгаа. За тэгээд гайгүй ингээ болчих واخ гэж бодож байна. Гаргаад тэгээ гол нь амтлагаан дээрээ хүүхдүүдээсээ хэр бас нэг асууя та. За ийм болсон. Манай брэдүүд маань нэг ийм хөө. Гэтэ энэ гурав илүү гоёлсон бах магталтай байгаа тий. За жоохон цэвэрлээд тий. Гадуурхын нэг юуг нь нүүрс одоо түлэгдсэн нүүрс болсон байдлыг нь. Яа гэтээ нэр өнөр бол янз юм биш үү? Тагуур наатга задлаад үз. За чинь би чамд нэг цэвэрлээд үе. Авья. Аль нэг айтсан боллоо. Энэ нэг айтсан боллоо. Алиг. Тэрийн чи яа. Хинээ жоохон зузаан болцсон. Тий. ямар гоё харагдаж Юу хоо. Задлсан чинь яг далах шиг байж чадж гинөө. байна. За гоё төрхнээ бас. За маа. Авсаж үстэй. Өө наа чи арай жоохон дүүх юм да. Ээ. Яна миний хорсон. Энийг үзье. Тийм ээ нөө. Энэ бас арай дүүх юм да. Энэ хоёр тийм үү тий. Энэ хоёр арай дүүх байсан байна. За Хөөрхий. амсаад зүр. За энэ хоёр маань шууд. түр тавьчих юм нөхөө. Шууд идээ. Энэ хэрвэн задлахаар. Задлж үзег байгаа дээ надад. Энэ бол янз юм биш тий. Тийм ээ. За маа эндээс түрхэж идэж. Жоо байлах байсан. За. Тийм ээ. Явж ямар вэ? Гоё юм. Нэг бүтэц авах зүг юм тий. Галанч аа. Ханы батон юм. За ханы батрыг хийгээд амсч үз. Ханы батон. Ханы батартайгаа бол яг амтны юм гоё юм. Энэ зузаан талхнууд нь бол жоохон төгөлж. Бүр төгөө нөө. Гол хэсэг. Тийм. Гадна талаа унлаа гэж. Тэр flat bread гэдэг утгаараа яг flat болгоогүй учраас дутуу байгаа юм. Яг хооны нь бол Номер янз гоё. Ханы батон. Далхаа хийж сурахад бол машиж хайрцгаа шаардлагатай юм шиг байна. Харин энэ хооны батар бол янз гоё. Цэцгийн дастай зүгийн бар. Янз гоё юм байна. За манай талхны ажиллахаа жаахан бүтлгүй болчлаа. Яг нэг ганц нэг гайгүй болсон хэсгүүд нь бол гоё байна. Ханы батан маш гоё амттай байлаа. За тэгтээ болоогүй манайх одоо шорлогныхаа ажиллагаанд орно. Шорлогоо одоо фэлчихгүй л дээрчтэй тий. Шорлогоо идчихэл тэгэл орой хоол штэ. Тэгэл катад тоглох юм уу? хатан тоглоё гэдэг аашд би очичоод байгаа та нар одоо Катан тоглоно. Ээж найзцсан. Хүүхдүүд ууртайгаа. Катанаас болж манайхан бас дайн болно штэ. Нөөлөд ээж найзцсан. Манай шартаа байгаа. гэс хоолоо идэ тий. Тийм, ингээд соолоо идчихэд катана тоглолцоод тэгэл унццаанда. Бас болоогүй нөгөө маршмеллоу. Ямар юм идгээд байгаа. Тийм штэ. Өөдгөөс идгээд байгаа шүү. Тэгэхээр ч бүр харангууд майхан дотор л орох нэ. За. Ягтээ тэгэл гой юм дуршиж үзэл. Болол болохгүй тэр үстэй. Гэтэ саяны талхыг бол гоё болох юм байна. За шорлог юу аа хад те. Шинэ шорлол Байдгүй. үлдүүлэл дуусаа. Тэгээ хоолоо идцээ да.
За. Шорлог нэг иймэрхүү. Одоо нөгөө талах ажиллагаа дуусаж бүтлгүүтэж тий. Талахгүй уснах шорлогоор гимээ цайруулна. Тэгж явах чинь оноо авах гээд юм. Ингэжиж буцааж оноогоо авах гээд. За тэгээ шорлогоо идэд ямар болж ийн хэлээрэй. Минийхэн ч бас нэг 3 ширхэг шорлог арай дуусаагүй сүүлд нь тавьсан. За иди. Ээж нь салат ус ийдсэн юм уу? Үгүй нэг жоохон хачирл. Хачирхан л. Хачирхан хийгээл хажууд нь чиглэг төмс ус хийж тавьсан байна. Идэд. За шорлог амсаатыг сэтгэлээ хэлмээр байна. Ten stars. 10 out of 10. Шорлогны амттай ч юу юм? Гим цаарсан уу? Миний golden 10 out of 10. 10 out of 10. Миний golden fish өгөх юм уу 10 тэгээд out of 10. Ампич. Миний голден фиш өгөх юм уу? Амсаг баа юм уу? Үгүй, golden fish харин олохгүй байгаа бас дээрс нь. Түрүүх нь энэ тавиад ирсэн. За. Тэнцэ байхгүй. Тэгэл махнаас амсаад нэг хүү ямар байна хэлээрэй. Оонаас golden fish байсан ба би 20 өгөхөөс. Golden fish байх нь. Миний ямар байна? golden fish. Би папад өгөх гэдэг. Би папад өгнө. Бэж. Хамгийн их өгөх жагаа нөө. Тэжээрээ. Миний хоо. Хайчээ би бороо. Хүүши. Ямар ч ихийг авдсан бэ? Ийм их юу? Бинаа сууч юм. Заяасан хилээд авдаг. Аавын тавган дээр тавих уу? Гүх. За энэ За сүүрээ би тавих. ямар усан хэлчих авдаг. Махан гоё юм. Нүрсэн гоё юм. Миний амсан хэн гоё аа? Хэн гоё? Тэгээ бүдэн гоё хаа. Гоё. Та. За. Горфишин айд. Плюс За ийм. 12 13 15 16 нэг л хийлчихээ би. За. Ингээ гол фишигээ шагнууллаа. Сайн хоол хийсэн гээд. Ой хүлээж. Хоёр дахь хүн шагдахаа мартсан уу? Оо бас дахиад шагнуулна. Хоёрын голд фишинүүд ч удаа. Оо яна бүр 20 өгч Оо байна. нэг нь унчлаа. За. За ингээ гол фишигээ шигэмсаа. Ажи би нэг юм хийлээ. Эрүүлэхгүй. Ажи бажаараа. Эрүүлэхгүй. Ням 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 ням. За. За хооллоорой. За баярлаа. Баярлаа. Бажаа. Аргалын утаа баригулсан. Моцныг төлсөн би атар хэрэн утга үлгийвэн гэж бодоо цэнхэр манаг суурсан алсын бараа ширтээ сэлгэр сайхан утга сэтгэл багтан харахад үлээж байгаа салхинд үнсэж байгаа юм шиг өшөөж эзэмэн гараг ирээж байгаа юм шиг энэнгүй сайхан санагдаж эрэг зүрхмэн довтож хосгүй
Ой баярын нүднээс хоёр нүдийг минь бүрхтэй. Сая. Энэ удаа аялал бус аяллуудыг бодвол илүү удаан байсан. Гэхдээ илүү олон өөр газруудыг харж илүү өөр газруудад явж одоо оцсон газар болгон нөгөөтөөс илүү ямар нэг талаар өөр байсан. Өмнө аялал бол нөгөө хөвсгөлөө явсан. Тэгэхэд хөвсгөл чинь тэгэл бүхлээрээ ногоон тэгэл нуур юу хад чулуу хараад л байсан. Энэ болохоор эхлээд говьд эхлээд дараа нь ховдлоо ороод бас адилхан говьд байгаа. Тэгээд Баяуулгилөө ороод арай жоохон ногоож эхлээд тэгээ одоо завханлаа орж исэн чи их гой ногоон байгаад ерөөс юм ногоон ойр тараагүй. Сүүлээр ингэж харлаа. За аяллаа сүүлийн өдрүүдэд бол бидэд аль болох амарч илүү гоё чийлэрч тиймэрхүү байдлаар өнгөрүүлэхийг хүссэн. За тэгээ яг тэр үднээсээ Завхан аймгийн Ногоон нуур, Цагаан нуур, Тахилтын хүрхрээ гэд газруудыг үзэж харлаа. Яг л одоо юу гэдгийг зүгээр гоё ингээ амралт болоход энэ байгалийн энэ тогтц байгалийн энэ үзэсгэлэн бол бидэд яг илүү ингэж гоё амархад бол тусалж чадлаа гэж бодож байна. Тэг яг энэ байж ах хугацаанд бол ялангуяа нөгөө энд чинь бол сүлжээ байхгүй. Тэгэхээр бүх юмнаас одоо ангид те өөрийнхөө бодолтойгоо хамт гэх юм уу тэгээд хүн гэр бүлийнхаа гишүүдтэй яг энэ цагийг мэдэрч ингэж өнгөрүүлэх бас нэг гоё боломж байлаа. За тэгээ яг одоо яг сууж байгаа газар бол Ногоон нуур гэдэг газар нэ. Тэгээд энд бол жинхэнэ эм орол цаашаа байхаар байна. Одоо энэ голын урсгалыг хараад элдвийг бодоод тэ өөрийнхөө бодлыг бүр ингээд лавшруулаад суух юм бол нилээн гүн бодолд автаа суугаад хэдэн ч цагийг өнгөрүүлж болохоор санагдлаа. Тэгээ маш гоё юм амар амгалан тайван тийм мэдрэмж төрүүлж байна. Яг энд байгаа байдал бол тэгээ Завхан бас өөрөө айгүй гоё нөгөө юм болгоно нь бүрдчихсэн гэдэг шиг уул ус ногоон өнгө те тэгээд гол ус нуур юу гэдэг те бүхэл зүйл нь энэ Завхан нутагт байна л да. Одоо энэ ардаа ямар ч юм сайн нөгөө амар салхитай байж байжгаад зөвхөн голын урсгал чимээ сонсоод маш гоё тайвширлыг өгж जैन те. Амар гоё Ногоон нуур утсан, Цагаан нуур утсан. Аав ээжтэй, агаа тагаа, эцтэйгээ
үдэндэн гоё. Тэгээ даамын бишийн бариад гоё гажнууд үжсэн. Томорхороо би бас аялсан да. Та нар бас аялаарай. Baby, don't break me. I'm living for the highlights, living for my dream. So baby, stay with me. I'm living for the highlights, living for our dream. За яг 20 хоногийн өмнө бид нар энэ өглөөний цайгаа уугаад энэ зуны аяллаа эхлүүлж исэн бол 6000 орчим километр аялсныхаа дараа өнөөдөр 9 насхад эргэж ирээд зуны аяллахын хаалтыг хийж байна. За тэгээд цастай, бороотой, мөндөртэй, шороотой, салхитай, нартай гэд энэ бүх өдрүүдэд ажрахгүйгээр майхантай аялал хийсэн 3 хүүхдээрээ маш их бахархаж байна. Хайртай шүү. Бидний аялал адал явдал тусамж дүүр өнгөрлөө. Тэгээ бас бид нэр зөндөө олон шинэ зүйлүүд сурлаа. Манай фоноор мундаг байсан шүү. Монгол орны баруун хязгаарт хийсэн манай аяллаа цуврал контентуудыг үзэж сонирхсан гэж найдаж байна. Мөн удахгүй зөндөө олон контентуудаар эргэж уулзах болно. Та нар бас бидгээ аялаарай. Баярлалаа.